тэгэхээр дэвтрүүдээ яагаад хөтэлдэг, ямар ач тустай байдаг, яаж хөтэлдэг зэргийг нөгөө бичлэгээр харуулъя гэж бодлоо. Тэгээд өнөөдрийнхөө бичлэг орцгоё. За энэ бол миний хөтөлж эхэлсэн хамгийн анхны дэвтэр гэж хэлж болно. Мөрөөдлийн дэвтэр. За энэхүү дэвтрийг болохоор би 9 дугаар ангидаа нээж ирсэн. Манай анги удирдсан багш бүгдээрээ нэг мөрөөдлийн дэвтэр нээ гэж хэлээд. Тэгээд ер нь бол мөрөөдлийн дэвтэр байхын ач холбогдол нь бол мэдээж нэгт хүсэл мөрөөдлөө тодорхойлно. Яг юу хүсэж байгаагаа би ирээдүйд юу хийхээ тодорхойлоход бас нэмэр болд юм шиг санагдсан. Бас мөн одоо жишээ нь энэ дэвтэр бол 9 дугаар анги дэвтэр гэхээр 7-аас 8 жил одоо өнгөрцөн байгаа. Тэгээд ингээ дараа нь харахад би ингээд энэ хугацаанд яг юу хийж бүтээж, би яг юу хийсэн байна. Би одоо тэтнастайдаа юу мөрөөддөг байсан байна. Би юу хүсдэг байсан байна гэдгийг харахад бол айгүй гоё хөөрхөн санагдсан. Анх ингээд сэтгүүлийн зураг болон гараараа зураад анх энэхүү дэвтрээ хамгийн бүтээлч байлгахаар бодож хийжсэн. Тэгээд багш аль илүү бодтой хийхээр гэсэн болохоор ингээд яг ингээд гэр бүлээ төсөөлж зураад ингээд нэр мэрийг ингээд өгөөд хүртэл бичсэн. Аюу хөрхөн. За энэ болохоор миний нөхөр, манай охтууд, миний машин гэдэг зурхын зураад сэтгүүлээ тайлбарлаад хийсэн байгаа. За миний мэрэгчл гээд байна. Зэндэр болохоор дэлхийн шилдэг санхүүч гинэ. Ингээд өөрөө зураад өөрхөн зургийг ингээд наацсан. Энэ нь анх бол онгоцны үйлчлэгч болсон гэж амар боддог байсан тухай дээ. Тэгээд онгоцны үйлчлэгч гэж биччихээд сүүлд мөрөдөл өөрчлөгдөд бизнесмен бүсгүй болно. Өөрийн гэсэн том улстай төдийгүй дэлхийн зах зээлд өндөр байр суурьтай ашиг орлого өндөртэй асар том группийн ерөнхий захирал болж ажиллана гэж байна. За нэг юмрхүү. За тэгээд манай гэр би бас өөрөө зураад бичсэн байна. Тэгээд манай гэр ямар байх вэ гэдэгт энэ дээр бичсэн байна. Жишээ нь 10 өрөөтэй, цэнгэг агаартай, хотын захад цэвэрхэн, бяцхан усан сантай, гаднаа усчлалтай, зэрэглэжүүлэлттэй байна. Аюулгүй байдлыг бүрэн мянган хангасан байна. Сайхан байгальтай байна. За тэгээд нэг том өрөөгөө номын сан болгож дотор нь гадаад дотоодын шилдэг уран зохиолын номнууд, мэрэгжлийн ном, алдартай хэрэгтэй том бат номнууд орон орны төр бичгүүд байна гэдэг байна. Энд болохоор өмнөх хугацаатад бол миний арай холын ирээдүйн мөрөөдлүүд байсан байна. Одоо болохоор энд ингээд арай ойрын мөрөөдлүүдээ эхэлж байх шиг байна. За энэ болохоор 9 сарын дараах би гээд 9 сарын дараа би ямар байх вэ гэдгийг ингээд мөрөөдөж хийсэн байна. Ингээд дараа ирээдүйд ингээд дараа нь би өмнө нь юу гэж мөрөөдөж хийсэн, яаж биелсэн байна гэдгийг харахад аяга хөрхөн. За одоо ингээд хараа 3 жилийн дараа төгсгөдөө ямар байхаа бол мөрөөдөж бичсэн байна. Дараагийн болохоор ойрын зорилго минь гинэ. За энэ дээр болохоор 14-өөс 15 он гэж байна. Энэ бараг энэс дараа жилд нь бичсэн юм шиг байна. 2000 цалингийн онгоц миний би 2014-өөс 15 оны хичээлийн жилийн 2 дугаар үйлрэлт гээд яг ямар байгаагаа бичсэн. Тэгэхээр 2016-аас 2017 оны хичээлийн жил амжилттай сурсан гээд 2016-аас 17 оны мөрөөдөл маань байна. Тэгээд төгсөх жил ийш өгдөг жил байна. Тэгээд ингээд Батнад Монгол хэл нийгмийн ухаан англи дээр 800 он гэсэн байна. Цэнхэр болохоор жинхэнэ бодит үнэлгээ бодит байдлаар бичсэн байна. За тэгээд нэг юм хөө 2 жилийн дараах би оюутан болоод гээд ер нь бол иймэрхүү маягаар мөрөөдөж байжээ. За дараагийн дэвтэр бол би энэ дэвтрээ танилцуулахыг хүсэж байна. Энэ дэвтрийг бол би яг өөртөө урам зориг өгөх талаар ер нь бол анх нээж исэн. Тэгээд энэ дэвтэртээ би амар хайртай. Яг гэвэл дотор нь аюу гоё юм байгаа. За тэгээд өөртөө таалагдсан онц мэрэгэн гэсэн гээд өөрийгөө зүгээр ингээд push up хийх болохоор эхлэсэн дэвтэр гэж хэлж байна. За тэгээд сагваны чиний өдөн хөдөлмөр гаргасан үр дүн чинь чиний өмнөөс ярих болно. Тэгшээс бүрийг өөрийгөө харуулах боломж гэж бод. Тэгээд энэ хоббиг яг өөрөө бичсэн шиг байна. Хоббиг хөгжүүл, зөвхөрлөгддөг, асгаатай зэрэглэн бай, алдаандаа битгий харамс, өөртөө идэг, тус хөдөлмөр, сайдас тунгаан бод, дараа төлөв бай гэсэн. За тэгээд журнал ингээд өөртөө гоё урам зориг өгөх бодлоор өөртөө таалагдсан гоё өгнүүдийг ингээд дэвтрийнхаа хэмд бичсэн байгаа. Миний бодлоор нэг 4-5 жилийн өмнөх дэвтэр юм болов. За иймэрхүү байдлаар ер нь бол эхний хугацаанд гоё бичсэн. Тэгээ яг энэ дэвтрийн маань хамгийн хайртай хэсэг гэх юм бол тараа би ингээд найзуудынхаа, гэр бүлийнхаа, хайртай хүмүүсийнхаа ингээд миний амьдралд ингээд чухал байр суурь эзэлдэг, миний амьдралд чухал бурсамжуудыг бүтээлсэн хүмүүсээ хадгалж авч үлдэхийг хүссэн. Тэгээд ингээд цэц зургийн цуглуулдаг, цэц зураг цуглуулдаг гэсэн байгаа. За энэ нөрөнд бол ингээд манай найзууд харагдчихээн. Ингээд манай аах эгч дүүнэр гэрийнхэн. Тэгээд энэ болохоор манай аав ээжийн цэц зургууд байгаа. Тэгээд яг миний бас ингээд авсан бүх цэц зураг ингээд нэг нэгийг ингээд наацсан бас энэ өөр дэвтэр альбом байдаг. Тэгээд энэ дээр болохоор өөрийнхөө
наацсан байдаг. Тэрнээсээ цэцлээд ингээд ээж хоёрын ингээд золгоос нь эхлээд ингээд байгаа бүх цэцрүүнүүд ингээд наасан байгаа. Айгуу гоё туршламжтай, айгуу хөрхөн санагдсан. За тэгээд нэг иймэрхүү байна. За тэгээд дараагийн төвтөр рүү оръё. Энэ хоёр болохоор миний өдрийн тэмдэглэл. Би яг нодлон 2018 оны 9 сарын 14-өөс эхлээд өдрийн тэмдэглэл бичиж эхэлсэн байгаа. Энэ бол миний эхний дууссан дэвтэр. За тэгээд өдрийн тэмдэглэл бичих нь бол айгүй ач тустай. Өөрийнхөө амьдралыг ингээд түүх болоод хадгалж гин гэж нэг утгаараа ойлгож болно. Бас хүн ингээд аливаа зүйлийг бичиж байхдаа айгүй бодож бичдэг. Тийм болохоор ямар нэгэн асуудал гарсан аль эсвэл болохгүй байгаа зүйлийг бичих явцдаа ингээд ойлгоод явцдаг. Бас ингээд сэтгэл санаа муу үедээ биччихээр ингээд сэтгэл онгоогоод айгүй гоё болчдөг шүү. Тэгээ та бүхэн ч гэсэн туршаад үзээрэй гэж хэлмээр байна. За тэгээд дэвтэр сонголтын дээр нэг юм хэлэхэд миний бодлоор ингээд өдрийн тэмдэглэл олон жил хадгална, ирээдүйд би өөрөө уншина гэсэн зорилгоор ийм хатуу хавцтай гадна хавцсан айгүй сайн. Тэгээд мөн ийм нуруугүй гэх юм уу ямар ч хуудсан дээр ингээд онгойлгоо бичгээд эвтэйхэн дэвтэр сонгоорой гэж зөвлөж байна. Бүхий л зүсээ бичиж байгаа болохоор ингээд номнуудын завсар эсвэл ингээд зүгээр тавьчихад зүгээр өдрийн тэмдэглэл эсвэл дэвтэр гэж харагдахааргүй иймэрхүү хажуу талаас иймэрхүү харагддаг байвал надад айгүй зүгээр санагддаг байгаа шүү. Би энэ дэвтрээ саяхан уншиж үзсэн айгүй гоё юм билээ. За тэгээд би одоо хөтлөж байгаа дэвтрээсээ та бүхэндээ танарт өөрийнхөө тэмдэглэлээ яаж хөтөлдгөө харуулъя. За энэ болохоор миний 2020 онд эхэлсэн дэвтэр номер 2. За өдрийн тэмдэглэл бичдэг бол би хэвчлэн ингээд болсон бүх үйл явдлаа ингээд бичих систем шиг бичдэг байсан. Харин энэ дэвтрээс эхлэх юм бол надад өөрт мэдрэгдэж байгаа сэтгэл мэдрэмж дурсамжаа илүү бичиж үлдэхийг зорж бичсэн байгаа. Тэгээ та бүхэн гэсэн заавал ингээд бүх үйл явдлаа бичгээд эсвэл бол болсон бүх зүйлсээ ингээд бичгээд байх шаардлагагүй юм шиг санагдсан. Зүгээр ингээд ямар нэг үйл явдал боллоо гэхэд тэр үйл явдлаас илүү яг би тэр үед юу мэдэрсэн бэ? Би юу ойлгосон бэ гэдэг нь илүү чухал санагдсан учраас сэтгэл мэдрэмжээ илүү бичээрэй гэж зөвлөмөр байна. Тэгээд би өдрийн тэмдэглэл бичихтэй он сар өдөр ариг цагаа бичиж байгаа юм аа бичиж явдаг байгаа. Тэгээд зураас тавьж байгаа ингээд аль өдрийн хаана эхлээд хаана дуусах нь илүү ингээд мэддэг. Тэгээд их юм байдаг. Тэгээд хөвчлэн нэг өнгийн балаар бичгийг зорж байгаа. За тэгээд нэг хэсэг өдрийн тэмдэглэлээ бичгээ би болоод ялангуяа сая 3 сараас ерөөсөө бичээгүй бичиж чадаагүй аял зугаалга гээд яг гоё мөчүүдээ бичих болгонд ингээд дэвтэр маань цуг байж чадахгүй байгаа гэсэн. Цэцнийхаа нүд дээр иймэрхүү маягаар бас адилхан он сар өдөр цагаа бичээд шууд тухайд утсан дээрээ бичиж яваадсан. Тэгээд энэ надад аягүй амар санагдаад тэр тэмдэглэлийн дэвтрээ болий. Шууд ингээд утсан дээрээ бичих юм бол илүү амар. Шууд яг тухайд үед ингээд юу мэдрэгдснэ шууд ингээд биччихээд аягүй амар юм байна. Тэгээд цаг ч гэсэн арай бага ах юм байна. Ингээд бичээд харах гар аягүй өвддөг. Тэгээд ер нь бол тэр залхуурал гар өвдөлж биччихсэн. Утсан дээрээ бичсэн амар юм байна гэж бодчихсон чинь. Хулайг чимсгийг үзээд ингээд өмнөх тэмдэглэлээ уншиж байгааг насан айгүй гоё санагдаад тэгээд дээрэс нь утсан алдчихвал яах юм бэ ингээд бүх юм байхгүй болох гэдэг байхгүй юу. Тэгээд юм бэлдээ юм байж байвал илүү дурсамжтай илүү гоё болов гэж бодоод би буцаад тэмдэглэлээ хөтөөд ихэлсэн байгаа. Тэгээд яг утсан дээр ингээд хаяа бичмээ санагц үедээ биччихээд тэрийг би дараа нь хэвлээд яг ингээд тухайн өдөрт ингээд энэ дэвтэртэй хасаргаад явъя гэж бодсон. Тэгээд өдрийн тэмдэглэлүүд бол иймэрхүү байна. За дараагийн дэвтэр бол миний талархлын дэвтэр байгаа. Талархлын дэвтэр бол би 2019 оны 8 сарын 19-нд эхэлж бичсэн. Одоо яг талтаа ороод явж байгаа. За тэгээд би бол энэ дэвтэрэндээс амар хайртай. Ягаад гэх юм бол өөрийнхөө амьдралд байгаа аз жаргалтай жижиг ч үгүй зүйлд ингээд талархах нь тэгсэн шүү тэр нь талархаж байна. Баярлалаа гэж ингээд биччихэл бүр ингээд цаанаасаа бүр ингээд амар гоё гэгээлэг болчтой гэх юм уу? Бас талархлын дэвтэр хөтлөж байхдаа нэг ойлгосон зүйл гэх юм бол анх би нээжээд нэг хэсэг ингээд бичээ болцсноос ингээд яг бичээ даа гэж бодонгод цаа нэг талархахаар юм болов шүү дээ. За гэл ерөөсөө бичгүй өнгөрчдөг. Тэгээд та нар зөвлөж хэлэхэд бол зүгээр дэвтрээ нээгээд үзгээ бариад он сараа тавиад бичиж эхлээрэй гэж хэлмээр байна. Үзгээ бариад хэлэхэд амьдрал чинь маш олон талархмаар зүйлс басан байдаг. Тэгээд тэрийгэ бичиж дуусчаад харахад би ингээд ямар гоё амьдарч байгаа юм бэ? Ямар талархмаар хүмүүст амьдарч байгаа юм бэ? Ямар талархмаар юм бэ гэж нь амар гоё мэдрэмжтэй. Тэгээд бичээд үзээрэй гэж хэлмээр байна. Тэгээд энэ стресс дараа нь шууд бүр ингээд амар гоё ингээд жоохон хэцүү үе ч юм гэсэн бодол жоохон өөртөө готормаар яагаад ингээд энэ амьдрал хэцүү юм бэ ч юм уу тиймэрхүү үе бодогдоход энэ дэвтрээ ингээд чинээс нэхлээс уншихад бүр ингээд амар гоё үнэхээр гоё байгаа амьдарч байгаа үнэхээр гоё амьдрал үнэхээр гоё талархууштай талархмаар зөндөө байгаа гэдгийг яг тэр үедээ уншаад бүр ойлгоод амар гоё санагдчихсан. Тэгээд бичдэг болохоор би ингээд он сараа тавиад тэг ингээд bullet point гаргаад бичдэг. Тэгээд талархлын дэвтрээ бол нэг иймэрхүү байна. За мэдээж дараагийн дэвтэр бол миний яг энэ жил хөтөлж авч явж байгаа
тэмдэглэлийн дэвтэр. Энэхүү дэвтэрний яг дэлгэрэнгүй бичлэг бол 2020 оны төлөвлөгч дэвтэр гээд тусдаа бичлэг хийгдсэн байгаа. За энэ үрээд өнөөдрийн бичлэг дуусж байна. Тэгээд та бүхэнд миний тэмдэглэлийн дэвтрүүд таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Тэгээд та бүхэн ч гэсэн хэрэг болсон байхаа гэж бодож байна. Тэгээд лайк дарахаа битгий мартаарай. Subscribe дараарай. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Баяртай.